Нийслэлийн Баянгол дүүрэг танилцуулж байна. Иргэд оршин суугчид эрүүл аюулгүй орчинд амьдрах нь хамгийн чухал. Нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нэг болох Баянгол дүүрэгт амьдарч буй иргэд эрүүл аюулгүй, хайхайдасгүй, амар тайван орчинд амьдрах ёстой. Тиймээс дүүрэг орон нутгийн зүгээс иргэд оршин суугчдаа илүү аюулгүй, орчин үеийн стандартад нийцсэн орчинд амьдруулахын тулд жил бүр улс нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар явган зам, авто зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тоглоомын талбайг шинжилэн засварлах, хуучны орон сууцнуудыг дулаалах зэрэг олон ажлыг шат дараатай хийж гүйцэтгэж байна. Мөн төрийн байгууллагууд, хувийн хөгжлийн байгууллагуудтай хамтран томоохон зах худалдаа үйлчлэгээний төвд болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд камер суйрлуулах, ногоон бүс болгох, цаашлаад хэм хэрэг зөрчил их бүртгэгдэх газруудад суйрлуулсан камерыг нэгдсэн ухаалаг системд холбож гарч байгаа зөрчлийг шууд илрүүлдэг болгох сорил тавин ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан зэргийлэх, замын цагдаагаас тээврийн хэрэгслийг осол авааргүй замын хөдөлгөөнд оролцуулахад анхаарч зохицуулалт хийх, мөн байгалийн болон ямар нэгэн гамшиг болсон тохиолдолд мэргэжлийн байгууллагынхан цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллахад анхаарч дүүрэг орон нутгийн зүгээс шаардлагатай үед хэрэглэх тоног төхөөрөмжийг авч өгдөг. Ингэснээр бид илүү аюулгүй Баянгол дүүргийг бий болгохын төлөө хамтдаа хичээж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжсэн дүүрэг болохын төлөө. Хүүхэд бол бидний хайр, эх орны ирээдүй. Манай дүүрэг нийт 260 мянга гаруй хүн амтай. Үүнээс 120 мянга гаруй нь 19 хүртэлх насны хүүхэд залуучууд байдаг бөгөөд энэ чухаараа дүүрэг орон нутгийн зүгээс хүүхэд залуусын хөгжлийг дэмжих, авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Тухайлбал дүүргийн засаг дарга тухайн орон нутгийнхаа хүүхдийн зөвлөлийн нэргүүнээр ажилладаг. Иймд хүүхэд хөгжил хамгааллын ажлыг бүтэн 4 жилээр төлөвлөн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж энэ чиглэлээр бусад төрийн байгууллага, хувийн хвшлийнхэн болон иргэдтэй хамтран ажилладаг юм. Мөн Баянгол дүүрэгт хүүхэд залуучуудын соёлын ордон, Баянгол хүүхдийн зуслан, усан спортын сургалтын төв, Баянгол цэцэрлэгт хүрээлэн, биеийн дамир спортын гороо зэрэг хүүхэд залуусын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн өмчөд төсөв төлөвлөрийн газрууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дүүрэг орон нутгаас үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй. Өнөөдөр дүүргийн хэмжээнд 2-5 насны 17 мянга гаруй хүүхэд төрийн өмчийн болон төрийн өмчийн бус 70 гаруй цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрал эзэмшиж байгаа бол сургуулийн насны 62 мянган хүүхэд төрийн өмчийн болон төрийн өмчийн бус 50 гаруй сургуульд суралцж байна. Дүүрэг орон нутгийн зүгээс боловсролын шатны байгууллагуудтай хамтран STEM хөтөлбөр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийг нийлүүлснээр хүүхэд болон багшийн хөгжлийг дэмжих, цаашлаад дэлхийн жишигт нийцсэн боловсролтой хүн болоход томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байгаа юм. Залуусын дүүрэг хөгжлийн өнгө. Баянгол бол хүүхэд залуусын дүүрэг. Нийт 260 мянга гаруй хүн амтай. Дүүргийн нийт хүн амын 60.9%-ийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг бол 150 мянга гаруй нь хөдөлмөрийн насныхан байна. Иймд дүүрэг орон нутгийн зүгээс залуусын хөгжлийг дэмжихээс гадна Баянгол Job Center-ээр дамжуулан ажлын байраар хангах, хөнгөлттэй бичил зээл хамруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн барааг борлуулах дэлгүүр нээх, гадаад дотоодын томоохон үзэсгэлэн худалдаанд оролцоход нь анхаарах зэргээр дэмжиж ажилладаг. Ахмадуудад ээлтэй дүүрэг. Улсын орныхоо хөгжлийн төлөө тасралтгүй хөдөлмөрлөж ирсэн ахмадууд эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч хөгжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ саадгүй авах хэрэгтэй. Баянгол дүүрэгт 2025 оны байдлаар 34 мянга орчим ахмад настан оршин суудаг бөгөөд ахмадын хороо дүүргийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ахмадуудыг урлаг, соёл, спортын арга хэмжээнд өргөнөөр оролцуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай тохиолдолд хороо болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж нийгмийн халамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх, төр ажлын байраар зуучлах зэргээр дэмжиж хамтарч ажилладаг. Мөн дүүргийн нийт 34 хороог бүсчилж ахмадын хөгжлийг дэмжих төвүүдийг байгуулж байна. Ингэснээр ахмадууд сонирхсан сургалтанд амрагдах, бүжиг спортоор хичээллэх зэргээр өөрийгөө хөгжүүлж байна. Монголын их өв соёл, урлагийн цөм, мэдээллийн 90 гүр. Баянгол дүүрэг хизээнээс Монголын үнэт түүхэн дурсгал, өв соёл, урлагийн төв байсаар ирсэн.
Учир нь Монголын бурхан шашны төв гандан нэгжлийн хийд Баянгол дүүрэгт байдаг. Монголын өв соёл түүхийн гэрч болсон гандангийн дэнж жилийн дөрвөн улирлд гадна дотны жуулчид сүсгтэн олны хөлд дарагдсаар байдаг бөгөөд энд очисон хинч 1800-аад оны үеэс эхлэлтэй Монголын өв соёл ёс жайгийг толдон харах боломжтой. Мөн урлаг соёлынхны сэтгэлд томоохон орон зай эзэлдэг үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, төмөр замын дүүжгийн чуулга, өргөө кино театр Баянгол дүүргийн төв зэгт байдаг юм. Мэдээллийн 900-д гол бодит их сурвалж түүчээ болж чаддаг Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь Монголын ууган телевиз бөгөөд 1967 онд нэвтрүүлгээ цацаж эхэлсэн. 1967 оноос 2006 он хүртэл Монголын үндэсний телевиз төрийн өмчийг байсан бол 2005 онд олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдаж UBS телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд Баянгол дүүрэгт байдаг юм. Ногоон байгууламж Эко дүүрэг. Иргэд ая тухтай орчинд амьдрах амаргад ногоон байгууламж маш том үүрэг гүйцэтгэдэг. Энэ ч утгаараа дүүрэг орон нутгийн зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарсаар байна. Тухайлбал дүүргийн зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр эхний ээлжинд сургууль цэцэрлэгийн орчныг зүлэгжүүлж мод тарьсан бол орон сууцны хороолол дунд нийтийн эзэмшлийн гудамж талбайд мод зүлэг тарих ажил үргэлжилж байна. Иргэн таны төлсөн татвар таны төлөө зарцуулагддаг. Дүүргийн 62,000 гаруй өрхийн 82.7% нь орон сууц, 17.3% нь гэр хороололд амьдардаг. Иргэдийн ярьдгаар 3, 4, 10 дугаар хорооллын байрууд ихэнх нь 1970-аас 1980-аад оны үед баригдсан угсармал орон сууцнууд бөгөөд дунджаар 30-аас 50 жилийн насжилттай. Иймд дүүрэг орон нутгийн зүгээс оршин суугчдаа ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор фасад дулаалга, цахилгаан шат, дээврийн засварын ажлыг хийж байна. Мөн гэр хорооллын айл өрх иргэдээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд автозам болон явган зам тавих, өргөдгөн шинжлэх, цамхагт гэрэл түлэх, суйрлуулах зэрэг ажлыг шат дараатай хийсээр байна. Мөн агарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дүүргийн гэр хорооллуудад нүүбийн хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан Easy Chip багц төслийн хүрээнд айл өрхүүдийг дулаалах ажлыг хийж байна. Ингэснээр айл өрхүүдийн дулаан алдагдал цаашлаад нийслэлийн агарын бохирдол буурна. Ази Европыг холбосон төв цэг нь Баянгол дүүрэг. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон Монгол Орсын хамтарсан хувийн нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам Ази Европыг холбосон 1800 км төмөр замтай Монгол улсын тээврийн хамгийн том салбар болтлоо өргөжөж улмаар Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд онцгой чухал үүрэгтэй төмөр замын төв вокзал Баянгол дүүрэгт оршдог. Зөвхөн 2024 онд Улаанбаатар төмөр зам нь нийт 33.4 сая тонн ачаа тээвэрлсэн бөгөөд үүний 12.6 сая тонн нь орон нутгийн 20.8 сая тонныг гадаад худалдааны ачаа байсан байна. Эндээс харахад Баянгол дүүрэг худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ төдийгүй гадаад худалдааны ачааны цөм болсон газар үйлээ. Мөн Баянгол дүүргийг худалдаа үйлчилгээний газрууд төвлөрсөн дүүрэг гэж болох бөгөөд 3-4-р хороолол буюу энэвшийн өргөн чөлөө дагуу худалдааны гудамж, хар хорин, барс зах зэрэг томоохон худалдааны төвүүд мөн үйл ажиллагаа явуулдаг. Төрийн үйлчилгээг иргэдэд тогтвортой хөгжлийг дэмжигч смарт хот болохын төлөө зорилт тавин ажиллаж байгаа Баянгол дүүрэг нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нэг. Нийт 2949 га газар нутаг, 62,000 өрх, 260,000 орчим хүн амд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, 34 хороо, дэрэгдэх газрууд ажилдаг гээд нийт 150 гаруй байгууллагын 6400 гаруй төрийн албан хаагч төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Мөн иргэд оршин суугчдынхаа хүссэн сайхан орчныг бүрдүүлэхийн тулд дүүрэг орон нутгийн хөгжлийн төлөө ямар ажил хийх талаар иргэн бүрийн саналыг хүлээж авдаг юм. Ингэснээр бид дүүргийн бүс нутгийн онцлог тохирсон төрийн захиргаа, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр ирээдүйд илүү сайхан, иргэндээ ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, ухаадаг Баянгол дүүргийг бий болгохын төлөө ажиллаж байна.